Хөдөөгийн сайхан агаар тагаар амьсгалахаар найзуудыгаа аваад ба Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын нутаг руу явлаа. Эрдэнэ ахын тэр аваар чон нөлөө ихтэй адуу мал барьж ийн гэсэн сургийн дагуу шөнийн доронтой найзгаа аваад явсан юм. За ингээд шөнийн дороонд нөгөө мал барьсан зэмэн дээр очсон нэгэн чон зэм идчихлээ. За ингээд нэг гоё бичлэгийг бас дороондоо буулгаж авлаа. За энэ чонны араас хөөцөлтийгээд бид нар шууд угсыг хөдөлсөн боловч машин маань цасанд суугаад нэлээд фактлаа. За ингээд машинаа түрж гаргачаад нөгөө чон маань жалга болж эргэн тойрны нөгөө чон орсон уулаа саманж үзлээ. За тэгсэн энд адуу бол маш гоё. Ер нь амтан болон шөнийн дороонд маш гоё харагддсан байна. За ингээд эдгээр адуунууд руу хэд хоногийн өмнө чон ингээд дайрж байгаа бичлэгийг бол энэ дрооноор бичсэн байгаа. За 3 чон адууг аль болох тараагаад сугарж үлдсэн нэгийг барих ийм амир тактик ашигладаг юм байна. За ингээд бидний хийсэн дороонд адуунууд маань ингээд бэлчээд явж байгаа. За ингээд самнаад үзэж байхад энд нэг амтан байгаа. Энэ бидний бодлоор гөрөөс ах шиг байна лээ. За ингээд явж байсан нэгэн чон гэж бодоод үзсэн чинь үнэг шиг байхаар нь бид нар бас буудалгүй орхилоо. За ингээд маргааш өглөө өөрийн 5 цагаас сэрүүлэг дуурж өглөөний челленжээ эхлүүллээ. За хөдөөний агаар янзын сайхан байлаа. Өглөө 5 цаг өнгөрөх жоохот хүмүүсийг сэрээлээгээд маа найзуудаас уурлаад за ингээд буцаад нэг 2 цаг 3 цаг хэрэтэ унтчихагаад мишоко одоо ивч хураачаад гутлаа өмсөөд өглөө эртлэн босоод за өглөөний тасглаа километр гаруй зайтай байгаа ахын адуун дээр очиж адуугийн харгамжаатай адууг нь авчиж авчирлаа. Найзуудаас л унтчихлаа. За ингээд эрдэнэхийнхаа хүүтэй төмөд өвтэйгээ хамтдаа адуу руу явлаа. За зөндөө олон зүйлийг ярьлоо. Хөдөөний амьдрал, залуучуудын амьдрал, за болж юм бүтэхгүй байна, ирээдүйн хойчийн төлөвлөгөө гэдэг ингээд маш олон зүйлийг дүүтэйгээ сайхан ярилцлаа. За эрдэнэхиндаа сүүлийн 10 гаруй жил ирж байна. Ахын одоо эрэг сайхан ахынд бас сайн сайхныг хүсье. За ингээд эрдэнэхиндаа ирчээд хамгийн гол нэг харамсмаар нэг зүйл боллоо. За эдний тижээж байгаа малнууд нь одоо өвс өгчөөд хашаанд нь ингээд дасгал хийсэн бичлэг маань ингээд 8 гаруй минутын 9 минутын бичлэг маань ингээд ажилддаг. За одоо намайг дасгал хийгээгүй л гэж бодох байх та. За ингээд хашаанаас нь ямар ч сан дасгалаа хийж гарчаад эрдэнэхиндээ орж өглөөнийхөө цаг сайхан уулаа. За өглөөнийхөө цайг уучаад өчигдрийн чон орсон газар руугаа явъя. Ер нь нэг үргэлэг хийж үзьгээд малчнууд нь очиж адуу малаа бэлдэрээ гэж хэлчихэд өглөөний цай уулаа. За бууз идэх гэсэн чинь цагаан гурил идэж болохгүй гэж бодогдоод ингээд ямар ч байсан мах идээд гурил ямар ч байсан идээгүй. За ингээд найз нэг малгай игээд өнөөдөр дурсах чинь хямртай юм уу? Өнөө малгай. Көн. Ингээд буу шидмээ агсаж аваад ямар ч хэсэг үргэлгэнд гарлаа. Баатрахандаа яваад очтоо сүнэн шүү. Оо сайхан. Оо өндөр сайхан баха. За таны битинхээс. За. На лавгаг ирэхийг мэдээл айгаад гараа ивчих та. Ингээд Баатрахыгаас 13 чон гараа явсан мэдээг сонсчоод юуны магад гэж одоо дарынхан уулыг бас үргээхээр нэлээд хол алхлаа. Нэлээд ч бас хөлөрлөө. За ингээд суудлуудаа хүмүүстэй хуваарлчаад өөрөө баг хамгийн сүүлийн шахуу суудалд нь эрдэнэхтэйгээ хамтдаа суулаа. Бага алгацсан ч гизгүүлж. За ингээд бохооч ерөнхийдөө гарсангүй гэж одоо бид нар буцаа явж явах замд хоёр хөлн гөрөөс осын модон дотор хараажлаа. Тэгээ зорьсон ангаал аавна гэдэг бол анчин хүний гол бас нэг зарчим. Гэвч нөгөө үргээсэн газраас манай 2 чон гараад суугаагүй газараа задгаа хөнгүү газараар явсан байна. За бид нар шууд за дорооноор нисгэж үзьгээд нөгөө чон орсон уул руу дорооноор нисгэж үзлээ. За энэ дорон гэж бол үнэхээр бас гайхамшигтай юм байна. За ингээд дорооноор нэлээ нисгээд явуулсан юм ерөөсөө олдсонгүй. За буцъя гэд ингээд буцлаа. Октод маань бас хийж байгаа дасгалуудаа бас явуулсан байлаа. Би ч оройн дасгал хийгээд өдөр дуслаа. Ингээд нэгэн сайхан өдрийг гэртээ өнгөрүүлэх боломжоор хангасан Эрдэнэ ахыхаа халуун дулаан гэрүүлд баярлснаа илэрхийлье.